Их хүүхдийн ягаан дэвтэр цахимжлаа. Та ийм Монголиад их хүүхдийн гэж бичих үед их хүүхдийн дэвтэр гэх үйлчлэгийг харагдана. Тус үйлчлэгээр нэвтэрч арах үед таны хүүхдүүдийн нэрс харагдах бөгөөд үйлчлэгийг авах гэж байгаа хүүхдийнхээ нэр дээр дарах үед хүүхдэд хэрэгтэй мэдээлэл харагдана. Үргэлжлүүлэх товч даран цааш үргэлжлүүлэх үед эхийн мэдээлэл, хүүхдийн мэдээлэл, өсөлт хөгжлийн график, эмчийн үзлэгийн түүх, зөвлөгөө, хооллолт, дархлаажуулалтын мэдээлэл, гэрийн эргэл зэрэг харагдана. Эхийн мэдээлэл хэсэгт жирэмсний талаарх мэдээлэл, төрөлтийн талаарх, төрсний дараах биеийн байдал зэрэг 3 ангилан хуваагдана. Хүүхдийн нэр дээр даран орох үед таны хүүхэд төрхөөс өнөөдрийг хүртэлх хугацаа ангилан харагдана. Тус ангилан харагдаж байгаа хугацаануудаас даран орох үед асуумж, товлолт үзлэг гэх 2 сонголт гарч ирнэ. Товлолт үзлэг дээр дарж орох үед таны хүүхдийн тухайн хугацаанд товлсон үзлэгийн мэдээлэл харагдана. Эмчийн үзлэгийн түүх. Эмчийн үзлэгийн түүх хэсэгт үзлэг, онцлогоо, шинжилгээний хариу, эмийн жор гэх 4 сонголт байна. Эмийн жор хэсэгт та хүүхдийн нэр дээр бичүүлсэн эмийн жорын мэдээллийг мөн шинжилгээний хариу, онцлогоо зэрэг дээр танд тус хариунуудыг харуулах боломжтой. Зөвлөгөө хэсэгт мэдээж таны хүүхдэд зориулсан гэрээр асрах зөвлөмж, гэрээр тусламж үзүүлэх зөвлөмж, суулгалт үеийн өвчний үед гэрээр үзүүлэх тусламж гэх мэт танд хэрэгтэй мэдээллүүдийг агуулсан байх болно. Дархлаажуулалтын мэдээлэл. Дархлаажуулалтын мэдээлэл хэсэг таны хүүхэд төрхөөс эхлээд хийгдсэн бүх вакцинуудын мэдээлэл харагдана. Ямар вакцин хэдэн хувьтай, хэдэн тун хийгдсэн байгаа гэх мэдээллүүд харагдах ба та хамгийн доод хэсэгт байрлах лавлгаа авах товч дээр дараад тус вакцины лавлгааг авах боломжтой.